Интернетийг зөв ашиглаж сурах 5 дадал. Та захин орчинд ямар ч хэрэгцээгүй цаг үрсээр л сууна. Орчин үеийн мэдээлэл технологи, интернетийн хөгжлөөс болоод бид өөрсдөө ч мэдэхгүй муу зуршилтай болсон. Энэ бол өдрийн ихэнх цагт захин орчинд тэнүүчлэх. Яагаад та хүнийг муу зуршил гэж байгааг надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа. Тиймээс таны амьдралыг зөв хвшилтэй бас интернетийг зөв ашиглаж сурах дадлаас танилцуулъя. 1-р, утсан дээрх хэрэггүй аппликейшнуудаа устгаж сур. Хэрэггүй аппликейшн гэдэгт тоглоомын аппликейшнууд, таны ажил амьдрал ахуйд ямар ч хэрэгцээгүй цаг авсан аппликейшнууд. Гэхдээ зарим хүмүүс стрессээ тайлах гэж тоглоомын аппликейшнууд утсандаа дүүргэсэн байдаг. Гэвч электрон тоглоом утсаар тоглох нь стрессийг тайлахгүй. 2-р, унтахтаа утсаа дэргэдээ бүү ав. Та орой унтахтаа орондоо утсаа оролдохгүй тулд унтлахын өрөөндөө утсаа авч урах хэрэггүй. Таны унтах цаг, ажлаа зохицуулах цагаас энэ зуршил маш их хороодог. Хэрэв та энэ зуршлаасаа салж чадахгүй байвал орой унтахдаа дасгал хий. Хүүхдтэй үлгэр ирж өг. Хүүхдтэйгээ ярилц. Гэрээ цэвэрл, ном унш. Муу зуршлаасаа салах асар олон боломж байдгийг анзаараарай. 3-р, интернетээс зорж хайсан зүйлээ л ол. Та интернетэд зоригтой орж сур. Анх интернет гэдэг зүйлийг хүний хэрэгцээнд толгуурлан хүнд ашиглуулах гэж гаргасан. Харин та яг одоо интернетийг ашиглаж чадаж байна уу? Интернетэд ашиглуулж байна уу? Аливаа зүйлийг өөртөө зөв ашиглаж, тунган тааруулж сурсан хүн ямагт амжилттай сайхан амьдардаг. Таныг байнга утсаа оролддогоос болоод танай гэр бүлд нэмэлт орлого олох цаг боломж хомс. Бас хайртай хүмүүстэйгээ ойлголцох, хамтдаа өнгөрүүлэх цаг хорогдсоор эдгийг та анзаараарай. 4-р, ховж ив хүнд ч хэрэггүй зүйл. Та интернет дэх элдв ховж ивд дурлалаа гэд таны амьдрал өсөж дэвжих үү? Таны хүний мууд дуртай замтай таны амьдралыг уруудулж байгаа юм швэз. Ховж ив болсон мэдээлэл бүрийн ард худал хуурмаг, гүтгэлэг, доромжлол. Тэдгээрийг олонд түгээж мөнгө олох гэсэн сайтууд л байдаг. 5-р, интернет дэх мэдээлэл бүрэн гүйцэд мөн 100% нотлохой баталгаатай байдаггүй. Сайтууд хүмүүст сонирхолтой гэсэн бүхэл мэдээллийг минут бүр урсгаж байдаг. Хоол, эрүүл ахуй, амьдрах ухаан, эмчилгээ зөвлөгөө, гоо сайхны арчилгаа, хувь хүний хөгжлийн талаарх гэх мэт. Гэвч тэд нэг зүйлийн талаар цогц мэдээлэл өгч чаддаггүй. Мэдээллээ үнэн зөв, баттай нотлохойтой гэдгийг нотолж чаддаггүй.